Чи. За та бүхэндээ энэ орой мэндийг хүргье. Тэгээ юуны өмнө та бүхэндээ бас багийнхаа уулзалтанд ороод ирсэнд нь баяр хүргье. Тэгээд бид бүхэн нэгэнт энэ сайхан өгөөмөр компанид нэгдээд өөрсдөө аялаа хуримтлуулж агаад аяллахаа хуримтлалаар аялах гээд байгаа учраас бас нөгөө байж болох боломжуудыг бас атгаад аваасай гэж та бүхэндээ бас өнөөдрийн багийн уулзалтаараа ярих гээд байгаамаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар аялагч гишүүнгээд сар болгон өөрөөсөө $100 төлөөд тэр $100-оор яг нөгөө одоо чинь гишүүнчлэл 3 буюу шинэ журмаар яг нэхэмжлэх ирснээс 5 хоногийн дотор төлвөл таны хуримтлал нөгөө 100-гийн хуримтлал чинь $200 болж өсч орно. 5-аас 30 хоногийн дотор төлвөл нөгөө $100 чинь 100-аараа орно шүү. Үржихгүй шүү гэдэг ийм журамтай болцсон. Тэгэхээр нэгдүгээрт бас бид бүхэн бас маш хариуцлагатай байж нэгэнт л өсгөх гэж байгаа учраас энийгээ бас нөгөө 5 хоног гэдгийг алдаж болохгүй юм байна гэдгийг бас хүмүүстээ сануулах гэдэг. Дараагийн нэг юм нь болохоор бид бүхэн заавал боломж байхад нэгэнт сар болгон өөрөөсөө $100 төлж яхаар нэг үнэгүй гишүүнчлэл гэдэг тем лидер буюу хамгийн анхны амжилтандаа хүрчхийн төлөө хүн болгон бас нэг хөөрхөн тодорхой цаг заваа зарцуулаад өөрсдөө юмаа мэдж аваад спонсоруудтайгаа харилцан ярилцаад бас ингээд бүр өгөхгүй болж чадахгүй л эхний үед мэдээлэл өгөх юмудаа нөгөө спонсоруудаараа өгүүлээд ингэж яагаад нэг үнэгүй гишүүнчлэл гэдэг юмыг болцлыг хангаад аваасаа гэж хүсэх гээд байгаамаа. Тэр нь яадаг вэ гэхээр за одоо бол манайхан аялагч гишүүн гэхээр нөгөө $200 гишүүнчлэлээ үүсгэсэн хүмүүс байж байгаа те. Тэгэхээр яг уу үнэгүй гишүүнчил болохын тулд бол яг уу $95 буюу энэ дэлхийн бизнесийг та хийхээ төлөө $95-аар 6 сарын хугацаатай тэр эрхийг хөтлөж авдгийг нэгдүгээр өөрөөс гарах юм. За дараагийн дугаард ингээд түнш гишүүн гэдэг статус очиж байгаа гэсэн үг. Түнш гишүүн гэдэг нь энэ компани франчайз эрхийг ашиглаад өөрөө бас ажиллаад багаа үүсгээд багаа тэлээд явбал та ингээд цаашаа амжилтанд хүрч болох юм аа гэсэн эхний гараагаа гаргаж авч байгаа гэсэн үг. За дараагийн удаад хуучин бид нөгөө нэг одоо манайхан арай гишүүнчил үүсгэсэн улсууд бол мэдж байгаа да $200 гишүүнчил үүсгэхэд $100 нь цэнхэр картанд $100 нь алтан картанд ингээ хоёр хуваагдаад орчдөг байсан. Ингээ хоёр хуваагдаад ордог байсан учраас нөгөө үнэгүй гишүүнчлэлд хүрэхийн тулд багаараа та $500 борлуулалт хийсэн байх ёстой гэхээр та шууд их 5 хүн гишүүнчлэл үүсгэж яж нөгөө үнэгүй гишүүнчлэл гэдэг юмыг болцлыг хангах гэдсэн баггүй юу. Гэтэл энэ 5 хүн чи яг үнийн хэрэг дээрээ бас яг нэг дор за тэгье гэдэг дахиад орцдог 5 хүн бол ховорхон. За нэгийг нэмлээ, хоёрыг нэмлээ ингэж явсаар хагаад амжилтанд хүрч байгаа улсууд байна. Тэгэхээр одоо яадаг болсон бэ гэсэн чинь гишүүнчлэл 3.0 гэдэг журам хэрэгжснээр нөгөө $200 чинь ганцхан картанд ордог болсон. Одоо сүүлд гишүүнчил үүсгэсэн улсууд мэдж байгаа те. $200 гишүүнчил үүсгэнгүүтээ шууд $300 болоод нэг дансанд орсон байгаа. Тэгэхээр хамгийн дагуутал хамгийн гоё хүнд ярих юм нь та аялах зорилготой байна уу? Та үнэхээр ингээ хуримтлалаа үүсгээд аялье гэж бодож байвал эхний ээлжинд та $200 гишүүнчил үүсгэж таны картанд 300 ороод дээр нь компани өгөх бэлэглэх $50-тай шууд та $200 өгөөд $350-тай болно. Хинч $200-ыг 350 болгож өгдөг газар хаач байхгүй. Ийм учраас энэ хүмүүс энэ юу бол нөгөө нэг 100-100-аар нь хуваадаг байсныг бодоход бас хүнд айгүйх тийм болж байгаа. Эдийн засгийн хөшөөрөг болж байгаа шүү манайхаа. Энийг багш нь өөрөө ингээд би амьдрал дээр нөгөө танилцуулга хийж байгаа улсууд дээрээс ингээд үр дүнгийн мэдрээд байгаа учраас энийг багийнхандаа хуваалцъя гэж бодсон. За гэтэл одоо ингээд нэг хүн гишүүнчил үүсгэчлээ. Таныг та өөрөө бол тэр нөгөө компани үржиж байгаа байхгүй шүү дээ. Та өөрөө бол $200 борлуулалт хийсэн гэсэн үг. Дахиад нэг хүн гишүүнчил үүсгэчлээ. Ингээд $400 борлуулалт хийсэн. Хоёр хүнтэй $400 борлуулалт хийсэн те. За энэ дээр одоо хэрвээ 3 дахь хүний дахиад $200 гишүүнчил үүсгэжвэл ингээд $600 борлуулалт хийсэн учраас та 3 хүний гишүүнчил үүсгэнгүүтээ
нөгөө үнгүй гишүүнчлийнхээ эрхийг авчих боломж байгаа маа. Тэгээд дараагийн сард нь яах вэ? Эхний сард бол 3 ингээ за үгүй 3 хүн биш байж болно. Бас хараа. Нөгөө манай компанид чинь энэ нөгөө гишүүнчлэл 3-аар 3 янзын журмаар гишүүнчлэл үүсгэждэг болсон шүү дээ. Та хэд маань юмнуудаа харсан уу? $50. За $50 дутагдaltaй талбал та $50 хийлээ. $50 үржихгүй. Тийм учраас та 1 сар $50 хийлээ, 2 сар $50 хийлээ, 50 50 100 150 200 гэл ингээд явна. Харин нэг юм нь нөгөө шууд хал хийдэл $200 хийж чадахгүй хүн бол 4 сар 50 хийж агаад $200 та болчлоо шүү дээ. Картанда $200 та болчингууд шууд нөгөө сар болгон 100 дараагийнхаа сараас сар болгон 100 хийдэг рүү апгрейд хийж дэвшиж болно. Нэг тийм давуу талтай $50-ийн. Дутагдaltaй талтай нь бол $50 чи үржихгүй. Давуу тал нь бол 4 сар хийгээд өөрөө $200 та болсон тохиолдолд нөгөө анх шууд гал хийдэл 200 хийхгүйгээр 200-аар болгочингуудаа $100 хийгээд дээшээ ахих, статус ахих ийм илүү одоо эхнийх нь болохоор $50 болохоор гарааны гэдэг байгаа. $100 бид нар гишүүнжил үүсгэж байгаа буюу 200-аар эзэлж байгаа болохоор классик хувилбар гэдэг байгаа. За дээр нь нөгөө аялыг гэсэн мөнгөтэй хүмүүсийг шууд $500 гишүүнжил үүсгэнэ. Та нэг аялыг гэсэн мөнгөтэй хүнийг $500 гишүүнжил үүсгэчихэд эхний сардаа та шууд өнгөө гишүүнжилийнхээ эрхийг олоод авна. $500 нөхөр бол дараа нь нэг сардаа 250 хийн штэ. Тэр чинь эхний нөгөө гишүүнжилийнхээ хураамж юутаага 250 500 хийгээд тэгээд нөгөө картанд нь тэр чинь $750 болж орж байгаа. 750 биш $800 болж орж байгаа. Нөгөө 250 нь үржигдээд $800 та болчих. Тэгэхээр ийм мөнгөтэй хүмүүс бол $500 хийгээд та $800 та болох боломж байна. Гэхээр бас хүмүүс үнэхээр яг нөгөө аялах чин зүрх сэтгэлтэй сонирхолтой. Зүгээр нэг хүмүүсийг найзаа гэдэг ингээд хүнийг гуйж оруулдаг компани биш ээ. Энэ хүн өөрөө аялыг, амьдралын, амралтын ач жаргал сайн сайхныг мэдрий гэсэн хүсэл зорилготой л бол энэ компанид нэгддэг компани гэж хэлэх гээд байна. Тэгэхээр ингээд нөгөө хэрвээ премиум буюу хамгийн дээдлийн нөгөө $500 гишүүнжил үүсгэх нэг хүн орчвол та шууд эхний сардаа өнгөө гишүүнжилтэй болчихно. Дараа сард нь нөгөө нөхөр чинь харин $250 хийх штэ. Тэгэнгүүт дахиад $200 нэг юм уу? $50 нэг юм уу? Ингээл ерөөсөө нөгөө хүнийхэн тог нөхсөөр явал ингээд 2 3 сарын дотор өөрөөсөө мөнгө төлөхгүйгээр өнгөө гишүүнжилт хүрчих боломж байгаамаа. Тэгээ хүссэн өнгөө гишүүнжилт хүрчээр нөгөө нэг цаана ийм гоё сэтгэлийн кайфтай болдог заа юу. Яа $100 хийндэ гэж бодох юмгүй. Би чи баг $200 цалинтай хүн штэ. Өөрөө гээгээгүй байгаа мөртлөө миний хуримтлал $200 өсөж байгаа штэ гэд. Ийм гоё сэтгэл үе болдгоо. Тэгээ өөртөө ч гэсэн эдийн засгийн дарамт байхгүй болдгоо. Тэгээд цааш нь өнгөө гишүүнжилээ хадгалаад яваад цаашаа ингээд нөгөө багаа задлаад багаараа хамгийн доотлол нь багаараа 3,000-ын борлуулалт хийсэн тохиолдолд бол хамгийн анхны цол буюу маркетингийн захирал гэсэн цолонд хүрээд сардаа зөвхөн маркетингийн захирлын цолны цалин $300. Та $500 $3,000-ийнхаа борлуулалтыг хийгээд багаараа 3 хүн гишүүнжил үүсгээд ийм болжлоо хангацсан байвал $300 таны цалин дээр нь айгүй хөөрхөн тэр давтамжит орлого гээд таны багт байгаа хүн болгоны хуримтлалаас $5 ингээд бас тийшээ давтамжит орлого гээд ордог. За олон гишүүнжил одоо ийм 3 хүнээ нэг 7 хоногт гишүүнжил үүсгэчихье те. Тэгэнгүүт нөгөө юу чинь ингээ та сардаа 3 хүн гишүүнжил үүсгэсэн байна гэд эхлээд энэ 3 хүний чинь 20 гэж $60 орсон мөртлөө сардаа 3 хүн гишүүнжил үүсгэсэн байна гэд дахиад $20 нэмэгдээд та сард 3 хүн гишүүнжил үүсгэснийхээ төлөө $120 авчих бүрэн боломжтой.
Тэгээ ийм давуу талууд аюул. Энэ нь одоо аюул заны 1-р игнэнд гишүүнчил үүсгэсэн хүн өөрөө 3 хүн 7 хоногт 3 хүн гишүүнчил үүсгэсэн байхад аюур зан энэ $60 авч яхад аюур хин доод тэр гишүүнчил үүсгэсэн нөхөр нь $60 авч яхад дахиад $60 нь аюур зандуу бас ороод ирэх. Бас ийм даваа талуудтай. Тэгэхээр ингээд нөгөө 5 амлалт өгж जैन 5 орлогын их усөр өгж байна гэд тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань энд нөгөө $100 төлөндөө гэж бодох биш. Зорилгоо томоор тодоор хараад ер нь би үнгүй гишүүнчилтэй болно. Ер нь би цол дэвэнд хүрээд өөрөөсөө мөнгө зарцуулахгүйгээр мөнгөө арвижуулж агаад тэгээд цолтой болсон хүний давуу тал юу гэж та бүхэн маань одоо таны дансанд $1000 хөрөмтлөгдсөн 5 сар хийгээд $1000 хөрөмтлөгдсөн байхад $2000 аялал захиалахад нөгөө юунахан картанда байгаа 1000 ашиглаад дээр нь 1000 бэлнээр нэмээд аялал захиалдаг. Гэтэл цогцсон хүний давуу тал нь яадаг гэж таны картанд $2000 байвал $2000 100% тэр картаараа захиалж болдог. Бас тийм давуу. Тэгэхээр ер нь бол бид нар энэ компани энд ингээд нэгдсэн хувь заяагаа холбоцсон юм чинь зорилгоон томоор хараад цаашаа илүү явах нь чухал юм байна гэж багш нь өөрийнхөө туршлагаас хуваалцж байгаа. Яасан гэж багш нь 2023 оны 9 сард энэ компани биш 2022 оны 8 сарын 29-нд энэ компанид гишүүнчил үүсгэсэн байдгийг. Өөрийнхөө спонсор эрүүл мэндийн багш зан докторийнхоо урилгаар энэ компанид гишүүнчил үүсгээд гэхдээ зан догш болохоор ариун агч бид нар ирэх 23 онд энэ бясалгалын хүмүүс ингээ Европоор аялах гэж байгаа маа. Та аялах уу гэхээр нь би тэр үед ч бодоогүй тэгье. Аялья гэд ингээд энэ компани гишүүнчлээ үүсгэчихэд мөнгөө төлөөд явж байгаад тэгээ 23 оны 6 сарын 26-нд Монголоос яваад 7 сарын 1-ээс 7 сарын 9-оор Итали, Франц, Испани 3 улсын 6 хотоор Коста Эсмералда хөлөг онгоцоор аялал хийгээд ирсэн байгаамаа. Тэгтээ зорилгоо бол би Европод явна гэж зорилго тавьсан. Тэгэл нөгөө $1000-ийнхаа $100-ийнхаа хөрөнгөлийг хийж агаад миний дансанд $1000 байсан. Тэгээд өөрөө миний яг нэг хүний зардал $1125 болоод би тэр үед өрөөсөө нөгөө $1000 дээрээ $125 нэмээд аялал захиалсан. Тэгтээ миний аккаунтн дээр нөгөө 2 хүн захиалсан учраас багш нь өөрөө яг тэр өөрийнхөө $1000 бүрэн ашиглаад 3100-ийн аялал захиалсан учраас өөрийнхөө мөнгийг ашиглаад ингээд аяллаа захиалгаад яваад ирж чадсан юм аа. За тэгснэ. Аялаад явж байхдаа би юусоо ингээд занд багш болохоор нөхөртөөгөө охинтойгоо ингээд явсан байхгүй юу. Тэгээд би аялалтаа би юусоо ингээд ганцаараа гэрээсээ ингээд ганцаараа явах юм дэмий юм байна. Яг энэ аяллаа үед төрсэн энэ гой мэдрэмжийг би хинтэж үгээр илэрхийлж тэгж тэр гой мэдрэмжээ амсуулж чадахгүй юм байна. Тийм учраас би дараагийн удаад охинтойгоо явна гэж зорилго тавьсан би заяа. Гэхдээ багш одоо тэр болтлоо ерөөсөө энэ маркетинг гэмийн ойлгоочгүй, уншаачгүй, судлаачгүй огт тэр түншийн тэгсэн мөртлөө түншийн статусаар нөгөө $95 төлөөл явж исэн байгаа юм заяа. Юугийн ч ойлгохгүй. Тэгээд судлаагүй өөрийн буруу байхгүй тэр. Тэгээд бас ирээд нөгөө охинтойгоо явах юм чинь ингээд хуримтлалаа хийгээд явж яснаа 2024 оны 4 сарын 26-нд өөрсдийнхөө одоо энэ багийн том захирал үндэсний захирал дотор захирлыг Эрдэнэтэд авчирч ураад ингээд сургалт хийлгээд тэгээд тэр сургалтаас сэхэрэл аваад ер нь би энэ боломжийг эзлэх ёстой юм байна. Энэ боломжид тултал нь би ажиллах ёстой юм байна гэж өөртөө зорилго тавиад 4 сарда 2 гишүүнчил үүсгээд 5 сарда 5 гишүүнчил. Тэгээд би 5 сарда нөгөө гишүүнчлийнхээ эрхийг дээр нь маркетинг захирлынхаа эрхийг ингээд шууд 1 сард багтаад хамгаалж чадчихсан юм аа. Тэгээд тэрнээс хойш 9 сард харин багш нь тэр болцлоо хангаж чадаагүй. Тэрнээс бус саруудын бол ингээд ямарчсан цалин мөнгө аваад ямар зорилго тавих хүн тэр зорилгондоо л хүрч ажилтдаг юм байна.
Тэгэхээр та бүхэн маань бас ийм гоё боломжтой юунд нэгдсэн учраас бас боломжийг тултал нь ашиглаарай. Би $100 хийж байгаа 100-аа 200 болгоод 200-аа 400 болгож яагаад аялна гэж бодохгүйгээр би ер нь нэг ч айл гэсэн энэ сайхан аяллаа хуримтлалыг үүсгэх энэ буянтай үйлсийг хийх ёстой юм байна гэдэг бас зорилгыг тавиад өөрөө монгол хүн юм бол монгол хэлээрээ уншиж чадахгүй чадна, монгол хэлээрээ ярьж чадахгүй чадна. Инхээр хүн болгонд энэ боломж нээлттэй байгаа шүү гэдгийг өнөө орооныхоо уулзалтанд орж ирсэн хүмүүстэй хэлье гэж бодсон юм аа. За тэгээд та бүхнээсээ багшийн зүгээс үл хэлж ярих зүйл энэ байна. Тэгээд та бүхнийхээ зүгээс асуулт байвал хариулъя. Багш нь сая 8 цагаас өөрөө сургалтаа хийчихэд тэр чигээрээ ерөөсө шууд сургалтаа дуусаад хуцаа чалж чадаагүй юугаа зүүмээ эргэж нээгээд ороод ирлээ. За манай сайхнууд минь асуух зүйлээвэл асуугаарай. Ариун нэгч энэ жилийнхэн аялал дээр Япон би хайлт харсан графикнаас Японы аялал байгаа юм. Тэр энэ жил зарласан юмнууд нь юу вэ? Япон солонгостой аяллыг болохоор захиалж чадахгүй байна. Яагаад гэхээр солонгосын визээс айгаад байгаа байхгүй юу? Тэгээд солонгосгүй аялал захиалъя гэхээр Япон чэжүүтэй аялал ерөөсөө одоо бид нар 4 сар, 3 сар, 4 сар, 5 сарын аялал нэг аялал захиалах гэж байгаа. Тэр нь дуусаад тэгээд аялал олдохгүй 7 сарын 10-наас 21 аялал сонгосон чинь бас нөгөө 3-4 хүнтэй өрөө байхгүй болчихсон. Тэгээд захиалж чадах байчихдээ. Тэгээд одоо хэрвээ одоо Азад явж чадахгүй бол дараагийн мөрөөдөл бол 26 оныг Дубайд гаргана. Үгүй бол оны өмнөхөн Дубай яваад ирнэ гэсэн л чин төлөвлөгөө байж байгаа. За. Азаар аялна, Азийн дараа Дубай явна гэж. Дубайч гоё л доо. Японыг бас сонирхол Японы дээр Окинава гэдгээр дарлээ. Тэр Японы хамгийн их урт насалдаг хүмүүсийн арал хот гинэ. Айгуу гоё. Тэрийг явж үзэх хэрэгтэй. Япон явах юм бол тэр Токиомото Хоккайдоос идвэр Окинава яваарай гэж үздэг юм байна. Тэрнтэй аялал авч үзсэн. Тэр үг нь хамгийн гоё санагдаж байна. Хоёрдугаар нь болохоор ингэнтэй. За би одоо гэж чиний хэсэг юм чинь хэдэн мянган доллартай гэж аялал наад мөнгөөр захиалж болохоор байна. Аялын төвч би намар өвлийн тэр аяллуудад хамрагдъя гэхээр миний наад хөрөмжлүүлж байгаа доллар мөнгө маань хүрээгүй байсан ч би мөнгөө нэмээд явж болно эстэй гэдэг. Тий. Ер нь бол бүрээгүйсэн ч мөнгөө нэмээд явж болно. Гол нь яг хөө зүгээр нөгөө нэгэнтэл компани өсгөж байгаа боломжийг л ашиглаад хоримтлалаа жоохон өсгөөд авах хэрэгтэй байдаг. Одоо юу л ариун нэгч бас ингээд үнэхээр яаран хоримтлал захиал аялалд явъя гэсэн бодолтой хүмүүс бол нэг удаадаа нөгөө премиум руу шилжээд өндөр дүнгээр хийчих үү? Цаад буучиж болж байгаа. Тэгэхээр чин чи хэрвээ $750 өөрөөсөө төлөх байсан бол зүгээр ганц удаа премиум руу $500 төлсөн байхад чамд $250 ашиг гарна гэсэн үг байхгүй. Тийм байгаа зү. Ойлгож байна уу миний ярьж байгааг? Би зөв тайлбарлаж байна. Багш нь би өөрөө сая бас нөгөө Японд хүмүүстэйгээ явах гэж зориод бас дээшээ премиум руу 500 руу шилжчихсэн байгаа. Тэгээд яг нөгөө бидний хувьд бол бас нөгөө үнэгүй гишүүнчлэлтэй болцсон учраас одоо яах вэ гэхээр эхлээд 500-аар төлжүүл дараа нь нөгөө компани 100-ийн төлөөд би 150-ийн төлөөд байгаа мөртлөө 150-ыг төлөөд 500 аваад байгаа байхгүй. Тэгэхээр надад ашигтай байгаа. Тэр хэмжлэн хизээ ярдагдсан бэ? Мэйлээ хүлээгээд байж байгаа юм уу? Хэмжлэн хизээ үүсдэг. 5 хоногийн дотор. Юу н өөрөө юуг тий мэйл дээр чинь ирж гэнэ үү? Хэмжлэг үүслээ гэж ирсэн үү? Мэйл ирэхгүй байгаа шүү. Тэгэхээр өөрийнхөө аккаунтад маш сайн орж үзэж явах хэрэгтэй. Нөгөө дээр нь байгаа ийм хонхны зураг байгаа шүү дээ. Тэр хонхны зурган дээр чинь мэдэгдэл чинь хүрээд ирнэ. За тэр лөө орё. Одоо ингээд юуруугаа орно шүү дээ. Тийм шеэр хийж үзэх үү? За байж байгаа. Түр шеэр хийхэр болох нь яа гэнэ. Тэгвэл номрын аялал үгүй өсвөлийн энэ оны өсвөлийн аялал гэвэл Дубай байгаа юм байна тий. Тэгвэл бид нар хараа ингэн хонгороо. Одоо ерөөсөө хаширсан.
Энэ жил За. Японы аяллыг 1, 2, 3 сард захих байсан юм байна. Үгүй 1, 2, 3 сарын аяллыг өнгөрсөн жил захиж яаж явах 3 байсан юм дондоо. байна. Тийм бид нар яасан бэ гэхээр нөгөө хүмүүс маань их хуримтлал нь арвижааг байгаа учраас хүмүүсийнхээ хуримтлалыг арвижуулж байгаад дараа 100 Азаар аялчна гэсэн чинь алдаа болж байгаа байхгүй юу? Ингээд аяллаа захиалж байгаа гэж байгаа байхгүй юу? Тэгвэл яг хуу аялал нэмэгдэж магадгүй гэж гордоол хараал энэ тэгээд жоохон юу болох юм тэрийг бол хэлж бол мэдэхгүй байна. Вакцинада. Тэгээд тийм учраас одоо бид нар Дубайн аяллыг бол ер нь хэрвээ одоо Азийн аялал захиалж чадахгүй бол Дубайн аяллыг бол ер нь 4-5 сарда эрт захиална гэсэн тооцоотой байгаа. Тэгэж байж нөгөө хямдхан өрөө, нөгөө гой өрөө, нөгөө найдвартай юм олж авч чадах юм байна гэд нөгөө хаширсан хүмүүс гэж хаширсан хүнийг илнэ гэсэн байдлаар үзэж байгаа бид нар. Бид нар зан багш бит хоёр амьда багийнхныгаа нэг аялуулчихъя л гэж зориод байгаа. Нөгөө хүмүүсийг нэгэнт хоримтлал үүсгүүлсэн улсуудаа нэг аялаад ирэхээр хүмүүс тэгээд гоё бадарчдаг юм өө. За асуух юм байвал асууж лагаарай. Багш нь аккаунт руугаа ороод шеэр хийгээд бас юма харуулж болвол гэж бодоод байна. Нэгэнт орж байгаа гэх. Яач вэ? Тэгвэл аккаунт руугаа орж үзээд байхад. Чи аккаунт руугаа ороод хараад байх хэвээр. Би тэгэл за төгсгөлийн 25-ны үеэр төлөхөд болох юм болоо. Сар дуусгаас өмнө төлөх юм болоо. Тэ яаж төлөх юм болоо. Өгтөө байгаа дээрээ төлөх юм уу? Сарын өмнө сар дуусгаас өмнө арай гэж төлөх юм уу? Батад байлаа. Нөгөө нэг анх хэдийд гişүнчил үүсгэсэн билээ. Тэрүүгээр тэрнээс тэгээд ингэж болно. Одоо багш нь одоохон заагаад үгүй та хэд мань хүлээж байгаарай. Тэр нөгөө хэдийд нэхэмжлэг ирэхээ хэдүүлээ харчиж чадна. Яг багт нь харчиж чадна. Би харьцаас өнөөдөр юм хараад үжилээ. За шеэр орцсон уу? Орцсон байна те? За орчлоо. За одоо хараа. Ингээд орохороо хэдүүлээ. Энэ хамаагүй төгсгөр орчлоо. Одоо хайлттай мод хийгээ мэдчихэж байгаа тийм манайха. Өөрөөсөө сонирхож үзэж байгаа юу? Одоо хайлттай мод сая ерөөсөө инкруз гэж ороод энэ далайн аялал гэж ороод тэгээд энэ дээр ингээл явах очих газраа хайж оруулаад за ингээ Аз. Гэхдээ Японы Солонгосын виз асуудалгүй бол ёстой гоё аяллууд байна ууланд байна да. Солонгосын виз яагаад асуудалтай гэж. Тэгээд Солонгосын виз гарахгүй бол гэж айгаад л энэ л да. Одоо бидний сонирхоод байгаа аялал энэ байхгүй юу? Энэ 555. Тэгээ одоо энэ аяллыг хэдүүлээ харъя л да. Ийм гой аяллууд байна хорхоо хүргмээр аяллууд бол. Одоо энэ хараа. Ингээд ерөөсөө энэ чигээрээ ингээд Японы үзчихэж байгаа. Тэгээд Чежу ард очиод Солонгос орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд Солонгостой аяллыг бид нэр захиалж чадхаа бичиж байгаа юм. Тэгтээ ер нь та нар өөрсдөө ч гэсэн одоо нэгэнт өнөөдөр орж ирснийг ингээд аяллаа одоо ингээд далайн аялал гэж ороод очих газраа очиод ингээд аяллаа олчингуудаа ингээд ерөнхий маршрут юмнуудыг хараад үнийн дүнгээ харчаад одоо хэдүүлээ энэ дээр хардаа сая 2100 гэж байсан бол нөгөө эндээ орохоор яагаад үнэтэй болчихж байна гэхээр нөгөө хямдхан өрөөнүүд нь аль хэдийн байхгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд ийм үнэтэй өрөөнүүд үлдчихэж байгаа гэсэн үг. Тэгэнгүүтээ хэдүүлээ энд бук круз гэдэг рүү ороод аялал захиалах юмыг та хэдтэй бас нэгэн жишээр хийцэн дээр харуулад өгье. За тэгэнгүүтээ энэ дээр 2 хүн 1 хүүхэдтэй явъя гэж бодоод оруулъя. За 1 хүүхэд оруулахын тулд заавал хүүхдийнхээ төрс он сар өдрийг нь хийнэ. За энэ дээр хэдүүлээ. За яадгийг.
Харин ингээд өдрөөр уусан дараа ингээд биед юм. За 16 оны 5 сарын 26-нд төрсэн хүүхдээ явна гэд бод. Чи заяа захиалтай. Ингээд яа гэд бодъё. Ингээд өрөөгөө хайчин. Нэг гоёо уулна. Үзэлээвэл бүр улам хорхоо үрээлээд. Бүр өөрөө аялцсан юм шиг л болно энд чи ерөөс. Энэ хугацаа нь бол 25 оны 7 сарын 5-наас 7 сарын 16 буюу 11 хоногийн аялал байна гэсэн. За ингээд оронгууд чинь нөгөө 4,000 гэд харагдажсэн бол одоо энд 5,000 болоод гараад ирж байгаа биз? Нөгөө 4,000 гэдгийг өрөө чинь бас алгаа гэсэн. Энэ дотроо ингээд сонголттой. За тэгэнгүүт нь энэ өрөө нь болохоор одоо дотоод өрөө гэхээр ийм өрөө байна. Энэ өөр бус за тийм дотоод өрөө нь болохоор одоо ерөөсөө яагаад дотоод өрөө вэ гэхээр цонх байхгүй. Нөгөө хөлөг онгоцон дотроо дунд талынх нь өрөөнүүд гэсэн үг байхгүй юу? Тэгтээ яг ингээд туршлагаасаа хуваалцахад хамгийн түрүүнд явхад бол энэ хөлөг онгоцон өрөөний цонхтой байна уу цонхгүй байна уу баг ялгаа байхгүй мэлээ. Яасан бэ гэхээр өдөр нь бууж нөгөө хотоо үзчихэд ороо нэрж хоолндоо оржингуудаа интер таймент тэр диско жаз юу сонсохын сонсч бүжиглж явж байгаад шөнө орж ирж унтаад маргааш өглөө буцаал гараа явцдаг. Тийм учраас ер нь бол анхны удаад аялахад бол хэмнэлтээ хийгээд зүгээр дотоод өрөөгөр аялах болох юм байна гэж харагдсан шүү ер нь. За ингээд хэдүүлээ ийм өрөөнүүдийн сонголт гарч ирж байна. За эндээс яг алийг сонгосон яг вэ? Энэ ерөнхийдөө ингээд ерөөсөө байгаа өрөөний энэ байна. Та тарагдж байгаа үстэй манайхаа? Харагдаж байна. За ингээд энэ аль нэг өрөөг ингээд сонгочоо. Одоо нэгэнд энд орсных нөгөө мөнгө төлөх хүртлээр яваад ингээд аяллаа сонирхоод байгаарэ гэд та бүхэнд бас танилцуулж байгаа шүү. Бас тэрүүгээр аялж яана гэд хэдүүлээ бас гоё юу яагаад кайф аваад яваад иж болно шүү дээ бас. За энэ нөгөө яг аялал захиалах дээрээ бодоод ирэхээр ийм гарч ийн. Энэ инсайдер үнээр буюу 20% хямдралтай үнээр энүүгээр бол шууд одоо манай гишүүн биш улсууд энүүгээр шууд одоо мөнгө төлөөд энэ үнээр аялал захиалж болно. Энэ оноо шагналын оноогоор болохоор одоо шагналын оноогоо ашиглаад энэ 3,874 болсон нь багшийн аккаунтанд байгаа 3,350 долларын шагналын оноо ашиглагдаад би бол энэ аяллыг захиалахад нөгөө холтой хүн чи энийгээ бүрэн ашиглацгаа гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэгэхээр багш нь энэ хуримтлж байгаагаа бүрэн ашиглаад ерөөсө 300 хэдэн доллар төлөөл 3 хүний аялал энд захиалчих нэ гэж харагдаж байгаа гэсэн үг. Инсайдер үнээр биш шагналын оноогоо ашиглаагүй жижиглэнгийн үнээр бол энэ 3,874-оор гарах нэ. Тэгээд тэнд хэдийгээр ингээд түрүү хэдүүлэнд нь харахад 5,000 хэдэн зуугийн өрөө сонгосон шүү дээ. Тэгэхээр ингээд аялал захиалах хүртлээр явхаар энэ үнийн дүн мөн бол бас шал өөр болд юм байна. Одоо энэс цааш харин үргэлжлүүлэх гээд явбал өстой нөгөө мөнгө төгрөгөө төлөх болоод явчихна. Манайхан ингээд гиндэж дараад мөнгө энэ нөгөө ялангуяа ийм бэлэн шагналын оноо монотой улсууд санам сургуугаар аялал захиалцсан улсууд бас байгаад байгаа шүү. Чи нөгөө нэг цолтой захирлууд гэдэг ийм групп байдаг аахгүй юу? Тэрэн дээр 9 тийм бичэн штэ нөхдөд. Тэгсэн чинь санаандгүй аяллаа захиалчлаа одоо яана гэсэн тэгээд яана биш сая аяллаа явчихад ирсэн штэ нөгөө захирал маань. Алив буцаад одоо эндээсээ буцаад энийгээ нөгөө ингээ буцаагаад засъя гэл ингээл гараа. Ариунагч тэр Норвег гэсэн аялал руу ороод та буцаж байгаа. Норвегийн гэдэг Норвегийн юунууд ах шүү. Скандинавын орнууд ах шүү дээ. Норвег гэдэг. Сайн нэг жийл Норвегийн аялал гэдэг байсан ба. Гэхдээ энд байхгүй. Энэ цаг би Азийн аяллыг л үзсэн шүү дээ. Тийм үү. Тэгвэл эхэлж болчихсон. Азийн аяллыг л үзсэн. Чи тэгэхээр хаана очихоо эхэлж бичнэ. Би Европ явах юм аа. Норвегийг чи яаж үзэх юу? Хаана очно гэж үзэх юм? Норвег гэдэг. Европ тийм. Европоор явах уу? Дунд юм уу? Европтой нөгөө Финлянд, Норвег нөгөө Натлын миний очиод идэг Европууд бас Европоор орно гэдэг. Хойно ахгүй Европын аялал бас гоё байна. Нөгөө Европын аялал яг ганц нэгээрээ захиалгад бол виз асуудалгүй гарах улсууд бол болж байна. Тэгэхээр эхэлж нөгөө бид нар шиг визнийхээ асуудлыг шийдэж байж
захиалах нь яадаг юм гэхээс одоо та нар өөрсдөө ингээд сонирхсан аяллаа үзээд байхаар бас энэндээ нөгөө далд ухамсартай суулгаад бас тийшээ явж гэн ийшээ явж гэн гэдгээ бас хараад ах юм байна гэдэг бас юм байлээ шүү. За зогсчээ. Энэ үү? Тийм наатаха. Яа ийм аялал байна энэ. За миний хувьд бол нөгөө бусдын Европын бусд орныг үзсэн болохоор одоо энэ хойдлын туйл Европ энийг 12 сар бол их гоё юм байлээ. Лондон, юм байна. Аха. Амстердам. Ер нь Европ Скандинавын орноос нөгөө Санта өвөөг Крисмисийн баяр Сантагийн Норвегиас гаралтай гэж үздэг. Туйлын туяа харна. Сантагийн яг 26 оны өвлөл Европ явахаас тэгтээ ингэсэн. Ер нь бол ингээд хид аялаад Одоо одоо л энэ манай сонирхолтой. захирлууд ойрхон аялаад аяллаа төв үүсгэчихээр одоо энэ зураг гэхэд 4-5 захирал гэр бүлээрээ 10 жилийн Америкийн визд оруулчлаа шүү дээ. Ямар ч визний асуудал байхгүй болчтой юм байна гэсэн. Тэгээд чам шиг хонгороо шиг энэ аяллаа төв үүсгэсэн виз асуудалгүй гараад нэг олуулаа биш ганц нэгээр аялал захиалга улсуудад бол аялал зөндөө. Эхний аялалд ямар ч байсан хүмүүс одоо бол Солонгос идэр мүлт гарчиж байгаа шүү дээ. Солонгосын виз мүлт шүү дээ одоо надад. Харин тийм чи ямар ч асуудалгүй шүү дээ харин. Тэгэхээр чи бол одоо тэр Солонгосын визтэй улсуудтай бол чи өөрөө явахтал бол ямар ч асуудал байхгүй. Тэр Солонгосын сая Солонгостой тэр Японы аяллыг үзэж байгаа л ёстой таалагдсан аялал. Чи одоо ингээд аяллаа харах мэдэх юм олоод авчиж байгаа юм чинь ёстой завтай үедээ энийг ингээд ухаад үзээд байх хэрэгтэй. Өглөөд ирээд мэйлээ шалгадаг шиг л оржээ. Яг үнэ. Зөв шүү тэр чи яг зөв. За өөр тий. За тэгвэл нэхэмжлэх хизээ ирснийг ойрхон хараад байл. Таавлны $300 төлөөл явах юм шүү дээ. Сая би сая тэгээд нөгөө олоолаа явах гээд өөрөөсөө 4 хүний өрөө захиалах гээд баахан үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь дөнгөж анх үзэж яхад болохоор бас ингээ $200 төлөөд 2 хүүхэд 2 том хүний аялал захиалчих болох байсан байхгүй юу. Тийм үү. Тэгсэн чинь энэ хараа манайхаа одоо энэ сар дуусах хугацаа гэдэг энэ байж гэн те энэ. Тийм байна. Кандадаун гэдэг энд болохоор сар дуусах хугацаа энэ. Таны гишүүн жилийн нэхэмжлэх ирэх хүртэл хугацаа энэ байж. За. Тий, энд одоо миний гэхэд 14 хоног 21 цаг 1 минут 22 секундын дараа ирнэ. За тэгээ нөгөө өнгөө гишүүнжилтэй болохоор нөгөө хувьчлан идэвхжүүлсэн гишүүн чинь ингээд байж гинэ гэд энэ дээр байж идэг гэсэн үг. Таны одоо ингээд юу яаж бүртгэсэн юм гэсэн. Тий. Тэгээ энэ дотор уйлшил маш их юм багуу. Одоо хараа хэдүүлээ нөгөө нэг хүмүүс мэдээлэл өгөх гээд мэдэхгүй байна. Одоо би юм ярьж чадахгүй байна. Би ойлгохгүй байна. Мэдэхгүй байна гэд бодвол энэ манайхаа нөөцөөс ингээд харагдаж гинүү та хэдэд? Харагдаж байна. Нөөцийн сангийн энэ бичиг баримтууд гээд хардаа. Энэ л орон заяа. Тэгэхээр энд нөгөө компани танилцуулга PDF байлаар презентацнээр тэр чигээрээ байж байгаа. За одоо жишээ нь компани энэ хэдэн 24 оны 10 сарын 31 энэ баг гишүүнчлэл 3-0-тэй танилцуулга байгаа. Тэгэхээр ингээд ядаад энийг ингээд хүнд харуулад ярихад ярина үсттэй наазах нь. Энэ ингээд давхар гарч ирэхгүй юм уу? Энэ дээр шууд нэгдэхгүй юу? Уншигдаад байгаа юм. Тийм татагдаад байгаа юм тий. Тэгэхээр одоо ер нь бас ийм гоё боломжийг ашиглая, цаашаа зүтгэя л гэж бодоод нөгөө далд ухамсартай бас энийг ингээд хийх ёстой байна л гэж хэлэх гээд байгаа юм та бүхэндээ. Нэгдэжсэн хараа ицсэн үү?
Оо яач таа юм бэ? За ингээл ерөөсөө энэ дотроос зүгээр энийг хараад хүнд ярьсан ч л болно энэ ингээл. Тэгээд тэр нэг хоёр картанд хуваагдаж ордог байсныг бодоход энэ сүүлийн юу чинь нөгөө нэг картанд ороод үнийн дүн нь илүү өсөж байгаа учраас хүмүүс бас энийг илүү их сонирхож байна гэж хэлэх гээд байгаа юм. Тий. Ингээл одоо энэ наад зах нь л энэ компани танилцуулга одоо энэ байж штэ манайхаа. Багш нь түрүү хэлээдсэн нөгөө орлогын гайхалтай боломжууд орлого авах 5 арга гэдэг юм. Хөвчлийн идэвхжүүлэлтэхээр таны идэвхжүүлэлтгийсэн хүнээс 20-оос $150 гэдэг нөгөө нэг сардаа 5 хүн гишүүнчил үүсгэсэн байвал нэг хүний $30 гээд тэрийгэ таваар үзүүлээд $150 авчих боломжтой гэдэг ийм гоё юмнууд. Тэгээ нөгөө 7 хоногийн тохируулах, давтамжид орлого. За энэ builder space-ийн болохоор таны өөрийн хувийн борлуулалт, хувийн яг шинэ борлуулалт зөвхөн юу биш. Шинэ борлуулалт ийм өндөр түвшинд очсон тохиолдолд авдсан юм байлээ. Багш нь бол одоохондоо авч үзээгүй байгаа орлого энэ. Тэгээд багийн урамшуул гэдэг нь нөгөө нэг цолонд хүрчгээр ийм авдгаа гэдэг. Тэгэхээр бид нар бас энийг ажлынхаа хажуугаар хийгээд бас өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх бас боломжийг олж болох юм аа гэсэн юм байгаа. За энэ нөгөө нэг олон цолнуудынх нь одоо багшийнх нь яриад байгаа хамгийн анхны цолууд энэ маркетинг захирал гэдэг цолоо. Багаараа 3,000-ийн борлуулалт хийн. Энэ нь болохоор таны багийн доор байгаа одоо миний доор анх туяа гэд баг байгаагаас анхтай 3,000-ийн борлуулалт хийсэн байхад миний энэ 3,000-ийн борлуулалт руу 40% буюу 1,200 автоматар дэшээ бодогдоод орж ирдэг гэсэн үг. Тэгээ шинэ борлуулалт $600 буюу 3 хүн багаараа зөвхөн ариуна ганцаараа биш багаараа 3 хүн $600-ийн борлуулалт шинэ борлуулалт хийсэн байх хэвээр. За тэгээд цалин нь багийнх нь юу бол тийм юу лээ? Багийн манлайллын урамшуул буюу цолных нь цалин $300. Давтамжит орлого гэдэг нь нөгөө нэг хүнээс авж байгаа таны давтамжит орлого гэдэг нь одоо анхны сард гишүүнжил үүсгэсэн одоо хонгороо гэхэд өнгөрсөн сард гишүүнжил үүсгэсэн учраас хонгорогийн хоримтлаас бол багшд нь цалин орохгүй гэсэн үг. Одоо $100 хийнгүүт $5 нь багшд нь нөгөө давтамжит орлогоо танаа багийн хүн хийлээ гэд ингээд дээшээ хүний хийсэн юмнаас бас ингээд цалин аваад идэг гэсэн үг байна. Хизээ $20 болох юм. 20-50 гэвс. 20-150 юу яах юм бол 20-150 гэдэг чинь нэг хүнээс 20 авах юм уу? Одоо энэ штэ түнш гишүүн болчлоо тий? Түнш гишүүн болчлоо. За хэнийг илсүүлдэг? Цогт хоёрыг илсүүлчлээ. Цогт хоёроос 20 руу орно. Дараагийн нэг хүнийг илсүүллээ. Дахиад $20 орно. Ингээд тэр 150 гэдэг нь болохоор нэг сард ингээд 5 хүн гишүүнжил үүсгэчлээ тий? Нэг сар 5 хүн гишүүнжил үүсгэтэн чинь энэ 5 хүний 20 гэж $100 чам дээр орох байхгүй юу? Тэгээд дахиад сарын тохируулах урамшуул гээд та 4-өөс дээш хүн гишүүнжил үүсгэсэн гээд 1 2 3 4 5-ыгаа 30-аар үржүүлээд дахиад $150 орно. Тийм үү? Тийм. Тэгэл ерөөсөө нэг сар 5 хүн гишүүнжил үүсгэхэд та $250-ийн цалин авчиж байгаа. Тийм шүү дээ. 3 хүртэл гишүүн болохоор сарын $20. Тэгээ багш нь түрүү нөгөө $60 энэ хүн чавна. Тэгээд спонсор аюурзан чавна. Аюурзаны доод хүн чавна, аюурзаар чавна гэж тайлбарлаад исэн чинь тийм учиртай. Тэгэхээр ер нь ийм амжилт руу явахын төлөө аль талаасаа зүтгэгч нь их зөв юм байлээ гэж хэлэх гээд байгаа юм аа. Тий. Тэгэхээр зүгээр нэг би $100 төлнө. Одоо манайхны нөхдүүдийн нөгөө гишүүнжил үүсгэсэн нөхдүүд бол яг надтай адилхан. Би 2 жил сэрэгүйтэй адилхан байгаа байхгүй. Би тэгээд тэгдгийг.
би өөрөө 2 жил унтцсан болохоор хүмүүст юм хэлэхээр одоо өөрийнхөө л туршлагыг хэлэх юм да гэдэг байхгүй юу. Нэрэл үнэн нөгөө би сэтгэл хүрсэн газар би хүрнэ гэж. Та ер нь сэтгэлдээ юуг бодоод ямар зорилго тавиад байна? Тэрэндээ л хүрдэг юм байх шүү л гэж хэлэх гээд байгаа. Тэгэл ерөөсөө тэр түрүү хэдүүлээ ойлгоцсон шүү дээ. Нөөцийн сан дотор ороод нөөцийн сангаасаа одоо хэдүүл ингээд нөгөө түрүүний ярьсан юмнууд энд гарч ирж байна. Энэ нөгөө премиумын гэж яриадсэн шүү дээ. Нөгөө хамгийн үнцэнтэй энэ. Ингээд $250 төлөөд та сар болгон $500 авна. Эхний сардан бол яг уу энэ нөгөө 500 750 болонгуудаа нөгөө компани 50 оноотойгоо шагналын 50 оноотойгоо 800 болно гэд. Бид нар эдгээр шагналын оноо гэж яриад байгаа боловч энэ маань яг үндсэндээ нэг шагналын оноо $1 л тэнцүү гэж үзэхэд бол нөгөө өсгөж өгж байгаа учраас бид нарт тэгж яриад байгаа. За нөгөө классик хувилбар гэдэг чинь энэ байгаа дээ. Тэгээ эн чинь явандаа бол яг уу энэ инсайдер үнээр хязгааргүй тооны аялал захиална бас илүү тийм нөгөө премиум нөгөө тансаг хөлөө онцоор аялна гэсэн энэ давуу талтай байлаа. За энд гэхдээ ялгаа нь гэхээр инсайдер үнээр та жилд 5 удаа л аялал захиалж болно гэж байгаа байхгүй юу? Тэгээд ийм давуу талтай. Энэ нөгөө 100-100-аа идэвхжүүлээд 350 шагналын оноо авнаа. Сар болгон 100 төлөөд 200 авнаа гэдэг юм чинь багшийн төрөний хэлдэг эндээ гарч ирж. Тэгэхээр ерөөсөө ядаад хамгийн наад зах нь энэ компани танилцуулга слайдаа авчаал байг ингээд компьютераар юмар үзүүлж чаддгүй маа гэхэд энэ юу болгоныг ингээд скриншот хийж авчаад хүнд үзүүлэхэд хүртэл болж байгаа байхгүй юу? Тийм байгаа үстэй манайхаа. За энэ статер гишүүн чи энэ байна. Нөгөө түрүү хэлээд байсан. $50 төлнө. Яг хоо эхний сардан бол $50 нөгөө компани 100 өгж байгаатай 100 болно. 50-ыг өгж байгаатай 100 болно. Тэрнээс хойш бол үржихгүй. Ингээд 50 төлөөл 50 шагналын оноо ч л орно шүү. 4 удаа 50 төлцөн дараа л нь 50-ыг 4 удаа төлцөн байвал $100-ийнхоо хэмнэлт гаргаад шууд классик руугаа шилжиж болно. Нөгөө анх төлөختөө гишүүнчлэлийн 100 сарын 100 гээд хоёрыг төлж байгаа шүү дээ. Тэрний урам хэмнэлтийг энэ 100-ыг гаргаж байгаа гэсэн үг. За тэгээд иймэрхүү аа. Нөгөө $95 гэдэг юм чи энэ байж байна. Тэгээ нөгөө чэжээрэ баахан ярьчаад одоо энэ нөгөө юу ороод ирэнгүүт энэ болгон чи ингээ эндээд бүгд байж байгаа шүү гэж та бүхэнд бас хэлье. За тэгээд энэ өндөр том цолтонгуудынх нь юунууд байж байна. Энэ нөгөө өгөөмөр урамшууллууд за энэ дээр хэдүүлээ нэг төгт. Энэ нөгөө өгөөмөр урамшууллууд гэдээ яриад байгаа чинь нэгдүгээр гишүүнчил үнгүй болчихж байгаа. Дараагийн удаад энэ түргэн эхлэх урамшуулал гээд эхний сардаа шууд 3,000-ын борлуулалт хийсэн тохиолдолд та шууд $500 цалин авна. Түргэн эхлэх урамшуулал гэж байгаа энэ. Гишүүнчил үүсгээд эхний сардаа багтаад одоо хонгороо энэ сардаа багтаад маркетинг бага задлаад маркетингийн захирлын цол хамгаалсан байхад шууд $500 300 биш $500 цалин авнаа гэсэн. За энэ элит аяллаа давуу тал гэхээр одоо багшийнх нь хэлээд байгаа нөгөө цолтой манлайлагч нар оноогоо 100% ашиглаад аяллаа захиалж болно гэж сая нөгөө аяллаа захиалга дээр хэдүүлээ хардсан шүү дээ тий. За энэ шагналын оноонууд бол нөгөө тухайн сардаа 7 хоногтоо нөгөө олон түнш гишүүн идэвхжүүлсэн тохиолдолд ийм тодорхой хэмжээний шагналын оноо өгöd идэг. Багш нь бол одоохондоо энэ оноог авч үзээгүй байгаа. За тэгээд нөгөө шагналын аялал гэхээр чилдэг түнш нарт бас ийм аялал зориулсан тэрэндээ нөгөө тухайн үед хугацаанд зарласан ийм юмнууд бас байдгийм байлээ. Тэгээд дэлхийн манлайлалын чуулга уулзалтанд манай даваа сүрэн захирал, манай цогтой захирал өнгөрсөн жил орсон. Энэ жил тэр хоёр маань бас хоёулаа болцлоо хангацсан байгаа. За ийм л гоё юмнууд байна да. Тэгэхээр бид нар нэг $100 хийн гэдэг дээр төлөвлөх биш. Багаан тэлээд эхний ээлжинд тим лидер буюу үнгүй гишүүнчлэлийн эрхийг олоод авчих юмсан гэдэг юм дээр явах нь чухал юм аа гэж хэлэх гээд байгаамаа. За нөгөө гишүүн ховлбрынх нь нөгөө юунуудыг харагдаж байна гэсэн үг үндсэнд. Энэ нөгөө үнгүй гишүүд гээд байгаа нь бид нарт бүртгүүлсэн мөртлөө дахиж нөгөө гишүүнчлэлийн мөнгө төлөөгүй байж байгаа нөхдүүд гэсэн үг.
Тэгээ нөгөө багш нь түрүү хэлсэн шүү дээ, энэ инсайдер үнээр шууд нөгөө гишүүн биш хүмүүс ингээд 17% юм биш үү, багш нь 20% гэдэг. Инсайдер үнээр аялла захиалчиж болноо гэж энд хэлээд байгаа юм. Тэрнээс өөр юм байхгүй байгаа үстэй. Тэгээд нөгөө гишүүнчлэл бүхий аяллаа клуб гэдэг нь гишүүнчлэлүүд чинь илүү давуу эрхтэй байгаа шүү л гэдгийг хэлээд байгаа гэсэн үг. За энэ аккаунт дээрээс өөр тэрийгэ мэдэхгүй байна, энийгээ мэдэхгүй байна, тэрийг яах вэ, энийг яах вэ, яаж үзэх үү гэж асуух юм байна уу манайхаа? Чимцгэн, аюур замаа. Сайн ариунагч. Би нэг юм асуух гэсэн. За, Би нөгөө нэг одоо надад 1 сарын 14 гээд нөгөө ингээд круиз рүүгээ орохоор нөгөө юу гарч ирээд байгаа хгүй. Би уг нь бол нөгөө сая юу муугийн бүгдийг болсон. Би ч нөгөө 7 хоногийн дотор 5 бишээ 10 хоногийн дотор 5 хүн элсүүлээд нөгөө уг нь ингээд миний доор 5 хүн байгаа хгүй. Тэгээ би 11 сард бүр премиум руу өөрөө орсон. Нөгөө нэг үнгүй эхлэх урамшууллын боломж байна 5-ыг элсүүлсэн хүнд гээд. Тэгсэн чинь одоо минийх дээр нөгөө ингээд нөгөө түншийн статус гэдэг нь 90 хоног гिचээд миний түншийн статус цоодогдох гişүүд гээд одоо 5 хүн байгаа мөртлөө 3 сарын идэвхжүүлэлтийн хэмжээ 600 гэдэг дээр байгаад одоо 1 сарын 14-нд дуусах гэдэг байгаа байхгүй. Би ч уг нь 10 сарын 12-нд өөрөө орсон. Тэгээ би автоматар тэр чинь нөгөө түншээр оронгуудаа $295 төлөөд анх орчоод тэгээ өөрийнхөө орсон одоо эхний 10 хоногта би 5 хүн оруулсан штэ. Тэгээд таны хэлсэн тэр $100 $250 малрыг аваад байгаа мөртлөө одоо надад идэвхтэй байх хугацаа 1 сарын 14 хүртэл гэдэг л нэг юм гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр ингийн статус идэвхтэй байх хугацаа. Нөгөө одоо анх гишүүнжил үүсгэснээс ч хойш одоо 3 сар болсон гэсэн үг үү? Ингээд харуулчих. Би чам заагаад өгье одоо. Энэ ийм учиртай байгаа. Багш нь одоохон. Тэгээ ингээд нөгөө ярьж ахаар боддоор харуулвал амар. Нэг сарын 27. Би ч 1 сарын 27-нд төлөх юм байна. Энийг одоо хэзээ төлөх юм бэ? Энийг ч хугацаа харагдахгүй нь. За энэ $95 түнш. Тэгээ ялангуяа багтаа улсууд энэ $95-ийнхаа хугацааг маш сайн харж имэр юм билээ шүү. Би ч нөөрэ багаа алдаж мaldсан хүн шүү дээ. Багаа алдаж боо юм бол. Харин одоо би наадах чинь болох гээд байна уу гэж бодоод байгаа байхгүй юу? Үгүй энэ болоогүй чимцрээ. Өөр миний дүү наадах чи. Энэ болоогүй шүү. Энэ чинь 6 сард. 6 сар тутам чи тэгэхээр 10 сарын 12 гэдэг чинь 11, 12, 1, 2, 3, 4, 5 гэд 11, 12, 1, 2, 3, 4 гэд чи 4 сарын 12-нд энийгээ төлөх ёстой. Яг 6 сардаар төлөх ёстой. Харин тэнгууд одоо энэ түншийн статус чинь идэвхтэй байх хугацаа нь 95 гэдэг л нэг юм бишээ. 1 сарын 14 гэж нэг юм гарч ирээд байгаа байхгүй юу? Тийм. Тэрийг чинь би одоохон чамд харуулах гэдэг. Өө ингэсэн. Чи одоо өөрийнхөө аккаунт руу орох боломж байна уу чимцрээ? Бага. За чи өөрийнхөө аккаунт руу ордоо. Өөрийнхөө аккаунт руу ороод тохиргоо руу ороод Юу руу тохиргоо руу? Тохиргоо дээрээ ор. Тохиргоо дээрээ ороод минийх одоо одоо нөгөө ийм нүүр хуудсан дээр очтоо харагдаж байна уу чамд? Тийм орсон байгаа. Одоо энэ түншийн статус нь X байна уу? Ийм зөв тэмдэг байна уу чамд? Зөв тэмдэгтэй байгаа. Тэгээ одоо энэ ард нь нэг ийм юу байна уу? Анхааруулгын тэмдэг байна уу? Тийм. Энэ дээрээ дар. Саяны яг. Харин энэ дээр дарахаар R гэдэг дээр байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ийм байхгүй юу? Нөгөө 5 гишүүнчил үүсгэсэн чинь энэ идэвхтэй байх хугацаа чи 90 хоногоор сунгагдсан гэсэн үг байхгүй юм ээ. Тэгэхээр
11 сарын 12 11 сарын 12 1 сарын 12 ингээд энэ хугацаа чинь дуусч байгаа гэсэн үг. За. Тэгэнгүүт ямар ч асуудалгүй. Чи одоо өөрөөсөө дахиад нэг хүн гишүүнжил үүсгэж. Тэгэхээр л эн чинь сонгогдчихно. Одоо багшийнх нь болохоор нөгөө Заавал би өөр дээрээ шинэ хүн эсвэлжээж энд сонгогдох юм уу? тэгэн штэ. Энд чинь уг нь бол миний ойлгосноор би 5 хүн эсвэлцсэн байгаа шүү дээ. Тэгээ 5 хүн дээр ингээд нэмэгдээд би бол өөрийгөө Одоо хараа одоо энийхэн доотлыг ингээд хар. Чи ингээд хар да. Гүйлгээд энэ. аха тийм. Тэгэхээр энд юу гэж байна? Хэдэн сарынх зөв гэж байна? Одоо энэ дээр харин 600 дээр чек байгаа даа аахгүй. Тэрний л би ойлгох байгаа. Миний идэвхжүүлэлтийн шаардлага бол 6 сарын идэвхжүүлэлтийн хэмжээ гэдэг миний бодлоор бол би 5 хүн эсвэлцсэн юм чинь 1000 болцсон байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ ингэдэг юм шиг байлээ. Одоо энэ 600 гээд 3 сар байгаа биз? Тийм. Тэгэхээр одоо миний бодлоор бол чи дахиад нэг хүн уйжхад шууд энэ 1200 дээр орж ирэх хэрэгтэй. Энд чинь нөгөө дунд нь 1000 гэж сонголт байхгүй байгаа үстэй. Үгүй энэ уртлын 6 сарын идэвхжүүлэлтийн хэмжээ гэж юм байхгүй юм уу? Тэр нь биш юм уу? Уртлынх нь игнэ. Одоо энэ 2 игнэ агаас 00200 1 сарын хэмжээ 200 3 сарын идэвхжүүлэлтийн хэмжээ 600 гэж байгаа байхгүй юу? Тэнгуү 6 сарын идэвхжүүлэлтийн хэмжээ 1000 гингүүтээ 1200-г ардна гэж чеклэгдсэн байдал. Над дээр 600 дээр чеклэгдээд байгааг нь би харин ойлгохгүй байгаа даа. Би бол одоо яг эхний сардаа л 5 хүн элсүүлсэн гэдэг чинь 1000 борлуулалт хийцэн гэсэн үг байх. Идэвхжүүлэлтийн хэмжээгээ. Тэгэхээр одоо харагдаж байгаа нь яг миний энэ шиг ингэж хараг. Энэ 6 сарын идэвхжүүлэлт юу гэж байна? 1000 гэж байна уу? Тийм. Тийм. Тэгээ 10200 гэж байна уу? Тийм. Ер нь ийм байхгүй юу тэмцрээ. Сар болгон 200-аар гишүүнчлэл үүсгэх ёстой гэсэн шаардлагатай байхгүй юу? Гэтэл нөгөө бөөнөр нь үүсгэсэн учраас чи бол 1000-ыг үүсгэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо багшийнх нь хэлээд байгаа нэгийг нэмчихээр 1200 болоод эн чинь чеклэгдчихнэ гэж хэлээд байгаа байхгүй юу би болохоор. Нэг нь заавал би тийм юу байх ёстой юм уу? Сонгомол юу лээ? Премиум уу? Үгүй нөгөө классик байх ёстой юм уу? Яг л классик байгаа бай гэхээр нэг сарын идэвхжүүлэлтийн хэмжээ 200 шүү гэж энд заачаад байгаа байхгүй юу? Одоо багштай би идэвхжүүлэхгүй бол яах вэ? Идэвхжүүлэхгүй бол яах вэ? Идэвхжүүлж чадахгүй бол идэвхжихгүй бол түншийн хугацаа идэвхэхгүй болчвол нөгөө урамшуул юмнууд авч чадах байж штэ хөөе. Тэгэхээр тэрийг маш сайн бодолцох хэрэгтэй. Тэгэхээр би бол чи нэгэнт 1000-ыг хийсэн байгаа юм чи одоо нэг гишүүнчлэл идэвхжүүлчихтэл 6 сар буюу агаад би нөгөө өөрийнхөө биш доотлийнхаа игнэрөө идэвхжүүлээд байгаа байхгүй юу? Үгүй штэ. Өөр дээрээ ер нь бол энэ хугацаагаа би ч нэг үнгүүн гишүүнчлэлтэй болсон. Миний доотлын 5 хүн бол тогтмол мөнгө хийгээл яваад байгаа байхгүй юу? Ааха. Тэгэхээр заавал шинээр элсүүлж ээж тийм болох юм уу? Тий. Ер нь яг шаардлага чинь болохоор миний хүү юм байхгүй. Түнш гişүү сар болгон та өөрөөсөө чин борлуулалт 200-аар хийх ёстой гэсэн юм таахгүй юу? Харин ч хөөрхий эн чинь бид нөгөө нэг удаад пал хийдэл нь бөөнөр нь хийчихэж байгаа учраас ингээд чеклчихэд энэ бөөнөр нь хийцэн байна чи энэ жилийнхээ хийцэн байна гэд энийг ингээд харж үзээд байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө миний нэг юун дээр нэг 20400 гэсэн нэг юм сертификат эднэр ирсэн байгаа шүү дээ. Таны юу 2400 боллоо гэсэн. Ааха. Тэр бол энд хамаагүй юм уу? Тэр чинь бол нөгөө үнгүү гишүүнчлэлээрээ та бүтэн одоо ингээ үнгүү гишүүнчлэлээ хадгалаад явж чадчихвэл та 12 сарын турш компаниас таны өгөгцөө компаниас нөгөө 100-аа ингээд 2400-аар нь ингээд танд өгж байгаа шүү л гэсэн батламж авахгүй юм нэг. Энэ тамаа байхгүй. Одоо тэнгууд би баахан хүнийг нөгөө нөхрийнхөө доор ингээ бүртгүүлчихэд байгаа байхгүй юу? Ааха. Тэгэхээр одоо надад дахиж шинээр хүн оруулах жоохон боломжгүй болчихвол байна л да. Тэгэхээр чи бол одоо өөрийнхөө болцлыг хангахын тулд нэг гишүүнжил үүсгэхдээ 3 сараар сунчихна гэж бодож байна би бол. 1000 болцсон байгаа юм чинь. Тэгэхээр яг энэ 3 6 12 энүүгээрээ сунддаг юм байна. Би бас учрыг нь олдгүй байснаа одоо тэгж ойлгосон.
3 сараар бол ингээ 3 сараараас унцдаг юм байна. 6 сар хүрэхгүй байвал энэ ингээ чеклэтэй байж идэг юм байна. А хэрвээ 6 сар хүрчүүл энийг 6 сар боллоо гэж чеклэдэг юм байна. Минийх болохоор ингээд шууд жилийнхээ болцсон учраас ингээд жилийнхээ болчихж байгаа юм байна. А тэгтээ нөгөө нэг одоо чимээ болохоор яг хуу цолонд хүрээгүй байгаа учраас үнгүй гişүнжилттэй байгаа би тэгээ өөр дээрээ хийхгүй ингээд байгаамаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр урамшуулсан авахын тулд чи энэ сард яалтч авахгүй нэг хүн энд гişүнжлэл үүсгэж энэ ядаа дахиад 3 сараар идэвчих ёстой гэж бодож байна. Одоо энэ 1 сарын 14-өөс өмнө гэхлээр одоо маргаашнаас өмнө хүн эсвэл идэхгүй болчих юм уу? Гайгүй ах уу. Статус 1 сарын 14 гэж гарч ирээд байна уу? Тийм. Энэ сардаа хийчихэд болчих واخ гэж бодож штэ багш нь бол яг нарийн бас сайн мэдгүй байна яг үннийг хэлэхэд. 1 сардаа багтаагаад хийчихэд болох واخ. А цолонд одоо багшийнх нь бол ингээд нөгөө 24 сарыг чеклэгдчихэд 365 гэдэг дээр байгаад байгаа биз? 25 оны 5 сарын 30-нд таны идэвхтэй байх хугацаа байна гэж ингэж гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бас шанжаах нь чухал. Энэ идэвхгүй болчвол урамшууллаа авчдахгүй болчдөг. Nice аюултай юм бэ. Би одоо энийг тэгээд гайхаад байхгүй. Тэгээд нөгөө зандаа агшаас зандаа агш зүгээр ах уу нөгөө түншийн юугаа тэртээ тэргүй 6 сараараа байгаа юм чинь би чинь $95 төлсөн юм чинь Ааха. болчихно гэж бодоод байхгүй. Одоо нэг урамшуул гэдэг хамж би нэг авдаггүй шүү дээ. Нөгөө үнгүү гişүнчлэлтэй гэдгээр л нөгөө хүмүүст би чинь нөгөө премиер орсон болохоор сар болгон 150 өөрөө нэмж төлж байгаа. Ааха. Тэгж бодоод байгаа. 150 нэм төлж байгаа юм. Тийм. Уг нь 5 хүн маань бол итгэвтэй төлөөд байгаа байхгүй. Ерөөсөө зогсоогүй. Тэгээ нөхрийнхөө дор гişүнжил үүсгэж байгаа гэхээр юу яа. Харин тийм тэгээ бид хоёр чинь нөгөө би чи анх ер нь жоохон ойлголтгүй орчоод нөхөр хүүхэд мөхтө бүгдийг нь өөрийнхөө доор оруулсан байхгүй. Тэнгүүд нөгөө тэднийхээ доор хүн яг ч илдсэн ч хүн баахгүй урилга морилга өгөөд за бүртгүүлсэн хүн нөгөө одоо би за минийхэн орчих гэхэлэр боломжгүй болсон бүгдээр маа нөхрийн доор бүртгүүлчихэд байгаа байхгүй юу. Тэгтээ чинь болдгүй юм байлаа шүү дээ өөр хүн дээр орж. Тэгтээ юу ч дээ. Бүр мөнгө төлөөд итгэвчээгүй байгаа үстэй. Итгэвчээгүй. Гэхдээ тэд нар чинь нөгөө манай нөхрийнхоор энд бүртгэл одоо танихаар бол өнгөө юу гэдэг лээ? Үнгүү гэдэг л нөгөө хамгийн нөгөө тийм нөгөө шагналын оноор үнгүү гişүнжилээр бүртгэгдсэн байгаа. Тийм тэгээ бүртгүүлсэн байгаа болохоор болдгоо гэсэн тэр чинь харин нэг тэгээд ийм боломж байж болно чимээ. Хэрвээ одоо чамруу бүртгэх боломж шаардлага гарвал тэр нөхрийн мэйл хаягийн солиод бүртгэчих боломж байгаа. Тэртээ тэргүй тэр хүн чинь мөнгөө төлж гişүнчлэл үүсгээгүй байгаа учраас тийм боломж бол байгаа шүү. Нэг мэйл хаягаар болдгүй. Тэгтээ тэр нэр мэрээрээ болдгоо гэдсэн. Нөгөө ёс зүйн дүрм мөрмөн дээр чинь болдгоо юм л шүү. Одоо жишээлбэл би хүнийг тэгээ бүртгэж болохгүй учраас тэгээд хязгаарлаад байгаа юм шиг. Тэгтээ яг одоо тэр чиний ярьж байгаагаар бол тэр нөгөө үнгүү гişүнжилттэй байгаа юм байгаа үстэй. Үнгүү л дээ тий. Тийм үнгүү гişүнжилттэй байгаа улсууд бол нэг албан ёсны гишүүн болоогүй учраас тэрэнд нэг тийм юм гарахгүй. Албан ёсны гишүүн болсон улсууд өөр газар янз бүрийн асуудал үүсгэжэл над ч өстө бүх асуудал бол тийм билээ угаасаа. Би л юу яасан штэ. Яг нөгөө өөрийнхөө одоо муу туршилгыг ярихад яг үннийг манай нэг найз охиноо гişүнжил үүсгэнэ гэд тэгсэн чи би бүртгэлээ нэгээ сууж яасан чинь тэрхэн зууртаа нөгөө охины найзад өөрийнхөө дор гişүнжил үүсгэчээд тэгээ сандраад яг мөнгөний төлөөгүй байхдаа мэдсэн л дээ. Тэгээ сандрангуудаа шууд тэр нөгөө тэрийгэ итгэхгүй чигээр нь хаяад тэгэнгүүтээ ээж дээр нь бүртгэл хийхдээ өөр мэйл хаяг шинэ мэйл хаяг үүсгэж байгаа л бүртгэл хийдсэн шүү дээ. Тэгээ ямар ч асуудал үүсээгүй одоо аль 5 сараас хойш тэгэл явж байгаа шүү дээ. Би сая өчигдөр уралт нөхрийнхөө доотлолт нэг орё гэсэн үнийг оруулчихад байхгүй. Тэгээ би нөө энийг мэдэхгүй болохоор л тэгчлээ л дээ. Тэгээгүй бол тэр нөхөр. Танай хүн үнгүү гişүнжилд очсон юм уу? Очоогүй. Тэгвэл баахан хүмүүс бүртгүүлсэн тэгсэн мөртлөө нөгөө мөнгө төлөөгүй л лээ. Тэгээ би яг мөнгө төлөх боломж олоод ингэсэн чинь миний энэ аккаунтууд нэг санаа ажиллахгүй тэр хүмүүс бүр ингээ карта холбоод ингэсэн чинь холбогдохгүйсээр байгаа. Тэгээд за дараа гэж байгаа л тэгэл харин тэгдэг юм аа. Тийм яг хөөрөлтөө үед нь яг нөгөө
шийдвэр гаргасан үед нь л тэр асуудлыг шийдэхгүй бол дараа нь тэгээд нэг юм хэлээд нэг нь өөр юм хэлээд хүмүүсийн сэтгэл санаа урвцдаг байхгүй. Харин Тэгэхээр би бол чамаг өөрөө нэгэн түнгүй гişүнчилтэй юм чинь над түншихээ идэвхтэй юг хамгаалах нь л дээр байх шүү л гэж хэлэх гээд байна яг үннийг хэлээд. Би одоо тэнгууд бас би одоо яг сайн мэдэхгүй байна. Яг уу үндсэндээ бол тэгэхээр 5 сарын идэвхтэй нэтгэвтэл байх ёстой юм байна л да чиний төлцнөр бол тий. тийм. Тэнгууд одоо түншийн статус чинь 1 сарын 14 гэдэг тоо гарч. Тэр нь одоо маргаашлах гэдэг бүр гайхаад ямар сайн бэ энийг идэвхжүүлэхэд тулд яах ёстой бол энэ дуусгаад байгаа гэд. Нэг л нэг хүн л уях хэвээр. Одоо энэ ламсрын цагаач гэдэг хүнийг би ингээд үнгүй энд өөр дээрээ ингэж бүртгэж хаяад тэгэнгүүтээ тэр чигээр нь энэ чигээр нь бүртгэлгүй тэр чигээр нь хаяал ахаад өөр мэйл хаягаар ээддэр нь бүртгэцээ одоо гişүнчлээ үсгээл явж байгаа шүү дээ. Ийм үнгүй одоо ингээд худлаа бүртгүүлсэн энэ одоо манай эднэр бол энэ нөхд мөхтүүд бол дандаа нэг бүртгүүлээд хайцсан итгэхгүй гişүүдүүд байгаа. Тэгэхээр би бол тэгжил яах вэ дээр ингээд энэ ингээд нөө гişүүн биш түнш биш ийм нөхдүүд ингээд байж байна. Тэр ինչ хэд байгаа юм бэ те. Тэгээ та хоёр чинь тэгвэл бас тэгээ би одоо бүр аялал захиалахга 5 сард баахан аялал захиалаад бүх мөнгөө төлцөө одоо. Тэгээ янз бүрийн идэвхгүй болчихвол би айгүй хэцүү байдалд орох гээд байгаа байхгүй юу. Би одоо тэгвэл ингээд нөгөө баг хүчээр ингэж оруулахгүй бол би аль эдийн $10,000 малар төлөөд нөхөр хүүхэд мөнхөд ингээд найзууд майзуудаа ураад бүгдээр аялал захиалсан байгаа байхгүй юу. За. Тэгээ бид нар одоо визэн дээр 7 хоногт орно. Тэгээ бүр онгоцны билетээ хүртэл авцсан. Амар их мөнгө зарцсан байжсэн чинь энд нэг юм 1 сарын 14 гэдэг нэг юм гарч ирчээд бүр айлгаад болдгоо. Би тэг ямар санда итгэвтэй байх ёстой. Яг аялах үед итгэхгүй болчвол таны бүх юм цэцлэгдэн гэдэг нэг юмтай. Тэг бүр гайхаад н одоо бүр энэ надад яах юм бол гэж та. Яг юу яах вэ? Яг хиний одоо нэг авсан урамшуулал баг задраад цолонд хүрээгүй байгаа тохиолдолд бол энэ хугацаа бас гайгүй явах магадлалтай. А яг цолонд хүрсэн бол бидний хувьд бол энэ хугацаа ч л байхгүй бол бүх урамшуулал тэр орох ёстой урамшуулууд нь орхооч тийм л. Одоо ингээд гişүнчлэг төлсөн нийт дүн би аль хэдийн $8,200 хувьсаа төлсөн байгаа шүү дээ. Тэгсэн байхад энэ нөгөө ингээд хугацаа нь уртсахгүй болохоор гайхаад байгаа байхгүй юу. Би сайдэр. Хинэ? Чиний хуримтлал бол энд ямар ч хамаарал байхгүй шүү дээ. Үгүй би чинь нөгөө анх хэлсэхдээ $295 илсчээд тэгээд нөгөө сарын $100 төлчөөд тэгээд дээр нь нэмээд $500 төл премиум болоод тэгээд тэрнээс хойш 150-150 төлөөд ингээд 2-3 сар төлөө явахаар аль хэдийн надаас бол $1,200 гарсан байхгүй юу. Харин тий. Чиний хэлж байгааг ойлгож байна. Тэгвэл чиний төлсөн $1,200 бол чиний л хуримтлалд байгаа учраас энэ саяны хугацаанд бол ямар ч хамаарал байхгүй. Энэ саяны хугацаа чи ерөөсөө миний хэлээд байгаа тэр гişүүнийхээ нөгөө шин борлуулалтын чинь хугацаа байхгүй юу? Чамаас өөрсдөө гişүүдийн чинь хугацаа гэсэн үг байхгүй. Гişүүдийн чинь шин борлуулалтын төлбөрөөр гарч ирж байгаа хугацаа. Тэрнээс чиний нөгөө өөрийнхөө хуримтлалд 1000-ыг төлсөн байна уу? 2,000-ыг төлсөн байна уу? Тэр энэ хугацаанд ерөөсөө хамаарахгүй. За. Тэгж ойлгох юм. За. Ойлголоо. Тий, энийг бол тэгэхээр яг түншийн эргчин бол цуцлагдаагүй. Нөгөө шин борлуулалтын хугацаа чинь дууссан байна л гэж харагдаад байгаа гэсэн үг. Энэ 1 сарын 14 чинь. Тэгэхээр би болохоор нөгөө 5 хүн гişүнжил үүсгэсэн чинь чи одоо өөр дээрээ нэг хүн уйчхад энэ нөгөөх нь 6 сарын чеклэгдээд дахиад чи 3 сар бол ямар ч асуудалгүй явж явах юм байна гэж миний хэлээд байгаа болохоор тэр байхгүй юу? Энд чи 1000 байж байгаа шүү дээ чиний хэд. Тэгэхээр ингээд ч асуудалгүй болчих юм байл гэж хэлэх гээд байна миний ухаар бол. За.
Тэгэхээр нөгөө аялал маялаа захиалсан юм чинь бас найдвартай байсан дээ шүү дээ. Би бол Харин тийм ээ одоо тэгээд нөгөө хамаг орно гэсэн хүмүүсээ нөхрийнхөө доор бүртгүүлсэн. Тэгээд одоо гайхаад нүүдүүлээгээ шахаж чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүд одоо над руу гэдэг би яг энэ эрсдлийг мэдсэн бол нөгөө нөхрийнхөө доор биш өөрийнхөө доор оруулж чад жоохон цэцэрхэл байж л тээ. ер нь бол ингээд болж л байвал сардаа нэг хүн яад яваад байвал ямар ч асуудал үүсдэггүй. Одоо яг хоо нөхрийнхөө доор багийг задлаад нөхөр чинь өнгөө гişүнжилтэй болчвол бас болж л байна л да уулна. Тэгэхдээ өөрийгөө юусаа хайж болохгүй. Энийг энд ингээл сар болгон нэг хүн уяалаа. Бидний хувьд бол нөгөө маркетинг захирал гэж цолонд хөрчөнгүүтэй өөрийн багийн борлуулалт нөгөө $600 байх хэрэгтэй гэж түрүүн чимээ орж ирсэн байсан уу юу намайг ярьж байгаа. Тэрнийг шаардлага хангахын тулд заавал өөр дээрээ хүн уях шаардлага гардаг байхгүй. Тийм учраас энэ хугацаа ингээд сунаад байж идэм бил гэж болоод байгаа штэ. За. Чимээ чи их дайчин явсан харин ягаад суларч сүүлийн үед Гэхдээ бид нар чи бүгд аялж ээж болъё гэд бүгд мөнгө төрөө зараад бид нар нөгөө найзуудыгаа өөрсдийнхөө хажууд нөгөө авч явах гад ингээ бүгднийх нь мөнгө төргийг аваад аялал маялаа захиалчихгүй юу эхний ээлжинд нэг аялчаад ирээд тэгээд гишүүний тухай асуудал оруулъя гэд тэгээд бүгдээ одоо энэ дотор байгаа гишүүн биш мөртлөө бид нартай аялах гэж байгаа хүмүүс байгаа байхгүй нөгөө бидний нөгөө аялын бид нартай хос болоод ааха тэгсэн тэгэл тэд нар ч өөрхөн бас л нөгөө $1,100 төлөөд аялын захиалганд оролцсон байхгүй юу? яг уу тэгээд нэг аялаад ирэхээр хүмүүс тэргүй хүсэл бадраад ирдэг юм уу? Одоо тэгээ нөгөө нэг аялахаар дараагийн аялаа хаашаа бэ гэдэг гэсэн шүү дээ хүмүүс чинь. Бид нар харин нөгөө Азийн аялал захиалж чаддгүй одоо энэ зундаа нэг аялд явчмаар ах юм. Тэгээд шаналаад байна одоо. Яг үннийг хэлэхэд. Бол одоо тэгээд Дубайд нь даа гэж бодоод ичих шүү дээ. Тэгээд 100 явмаар байна. Тэгээд нөгөө олон хүний аялал захиалахаар визний асуудлаас айгаад бас нөгөө явж үзээгүй шинэ гишүүнчдлүүдээ ингээд аваад явна гэхээр тэдэндээсээ бас айгаад хамаагүй юм захиалж бас болохгүй байна. Бас тийм хүндрэл байна үннийг хэлэхэд. Би ч одоо бүр баахан амтны мөнгө өрөөд бүх юма захиалцсан аялал маялал. Би бол зоригтой амтсан байна өө. Болно тэгээд. Тэгэхгүй бол угаасаа виз гарахгүй юм байлээ. Нөгөө аялал заавал захиал гэдэг шаардлага тавьж илээ. За. Тэгээ манай нэг хүн бас нөгөө юу ч гэсэн нөгөө манай уг нь миний доор байгаа хүн аялаа арай захиалаагүй. Тэгтээ нөгөө визэнд гинт урилгасан байсан чинь дараагийн 7 хоног визэнд ор гэд гинт гараад ирсэн чинь орсон чинь аялал захиал гэдгцэн мөлөө. Тэгээд одоо тэгтээ виз нь харин гараагүй л байгаа. Тийм ээ. Европоор явах гэдэг болов. Тийм нөгөө газар дундын тэнгис. Газар дундын визээр явах. Өнөө та хэд явж байсан. Би явснаар тийм ааха. Гоё штэ. Тэгээ нэг сайхан яваад ирэхээр тэгээ сэрэгдэг юм аа сэрэгдэг. Тэгтээ хүний өөрийн зорилгоос бас их юм аа нөө. За. Манайд бол ямар ч хэлсэн бүгдээрээ аялах гал хуримтлалаа бол тасралтгүй хийгээд байгаа. Сайн байна. Тэгэл хуримтлалаа хийгээд хариуцлагатай хийгээд байна гэдэг чинь одоо энэ нөгөө хуримтлалаа хэдэн сар хийж аваад хийхээ байсан улсуудын өмнөөс нь шаналаад ах юм биш үү? Нөгөө нэгийг харьцах хоёр нь биш нэгийг харьцах нэг рүү нь болчихвол одоо яана гэл ингээл хүртэл тэгээд харин нэг улсууд яг үнэндээ эн чинь нэрээ хүний гуйж оруулдаг биш ёстой дуртайг л оруулах ёстой байна гэдэг юм нь хүртэл заримдаа хүрч штэ. Зарим нэг нь сондгосон юм шиг орж ирснаа дараа нь тэр тэгжээ энэ ингэж энэ тийм хямдхан аялал байна гэх шиг нөгөө хүн болгон чи янз бүр байдаг болохоор тэгэл тийм янз бүр. Манайхаас одоо хоёр хүн л хуримтлал нь ер нь нөгөө нэгийг харьцах нэг рүүгээ орсон баха тэгэхгүй тэгээд холбогдгооч байсан. Манай нэг хүн бас нөгөө нэг яг юунд картанд мөнгө нь авахгүй байж байгаа. Тэгээ яг ажил явдал гараад төрхий жоохон завгүй байж байгаа. Хөөе нөгөө сүүлийн өдрөн шүү гэсэн чи ерөөсө 5 цагийн хугацаа дуусгаас 5 цагийн дараа мөнгө хийсэн чинь нэгийг харьцах нэг нөгөө 2 болоогүй шүү дээ. Тэгээл төрхий. $100 нь 200 болоогүй. Тэр өдрөө хийсэн мөртлөө цагийн хязгаартай идэм билээ тэр чинь. Тий. Одоо энэ сүүлийн яг 3-0 орчим бол тийм болчиход байгаа угаас. Хуучин бол хөөрхий тийм байгаагүй шүү дээ. 3 сарын дотор нэг хийжээвэл тэр болж исэн байхгүй.
Тийм тэгсэн чинь ихэмжлэг хэрэгээс 5 хоногийнхоо дотор хийгээгүй болонгоос шууд нойлччихлээ. тий харин. Тэгэхээр одоо ерөөсөө юу нэхэмжлэх хэрэгээс өмнө картанда байршуулсан л байвал чухал байгаа байхгүй. Аа. Тэгтээ бас нөгөө өөртөө харж авахгүй бол зарим нэг энэ сүүлийн 2 сард л манай зарим нэг улсуудыг татагдаагүй гараар татсан шүү дээ. Тэгээ мөнгө нь байж байгаа татагдаагүй тийм болчвол өстой хайр юм болох гэдэг байхгүй. Тэгэхээр маш Манайхан давтамжит орлого руу холбочхоор шууд баг гэж авчижээ л да. Яг давтамжит орлогын картанд нь мөнгө байвал тийм картандаа карта холбогдсон мөнгө нь байвал тэгтээ мэдэхгүй зарим нэг улсуудыг харин татагдаагүй манайх лав мөнгөтэй карт нь холбогдсон мөртлөө нэмлэг эренгүүтээ татаа авчижээ шүү. тийм Ер нь үү? бол үсэн авчижээ л. Тэгвэл гайгүй л аваад байгаа юм да манайхан лав аваагүй гэдэг нэрээ. Би ч нэг хүнтэй яриаггүй юм шүү дээ. За. За. За баярлалаа Аринагч. Зүгээр. За манай хоёроос хонгороо аюур зана суух юм байна уу? Байхгүй л хэдүүлэн тэгээд би одоо нэг Одоо асуух юм алгүй багш. Баярлалаа мэдээлэл өгсөнд. За зүгээрээ. Хэдүүлээ нэг ингээд нэгдүгээр өдрийнхөө ороо мэдэж авсан юм аа нэг асуугаад яриад тэгээ бичлэгээ бас тавиад байвал бас хүмүүстэй бас мэдээлэл өгөх нь илүү юм даа л гэж хараад байгаа юм баггүй юу? Энэ сард 100 гэхгүйгээр 250-ыг хийж болох болно тийм. Хэрвээ премиум руу шилжих гэж байгаа бол ихтэй заавал 500 хийжтэй шүүд. Тийм. Тийм 500 хийнгүүт 750 болоод орчихно. Тэгээд дараа сараас нь 250. Чи өвөл аялах гэдэг юм уу? Өвөл аялж амжихгүй шүү дээ одоо. Аль өвөл одоо энэ нам руу Энэ хавар тий. юу яагаад амжихгүй гэж. Аялаа хизээ захиалах юм. Хаана хизээний аялал сайн бод. Хизээний аялал ямар аялал захиалах гэж нэгдгээ судалж агаад премиум руу шилжихэд бол асуудал байхгүй. Шууд 500 хийгээл пад 750 ороод ийн. Аха. Харин орж үзье. Би өөрөө тутаа орж үзье. Аялаа хэлээ цаандах минийхөө заа юу. Тэгээд Аха. тэгээ нөгөө гол нь ямарваа аяллыг бол 90 хоногийн өмнө захиалах хэрэгтэй байхгүй. 3 сарын өмнө. Зөв. Тий. Бид нар бол нодлон аяллаа захиалчаад үгүй нөгөө виза гаргуулчингуудаа сарны өмнө нэг 40-50 хоногийн өмнө аяллаа захиалж штэ. Яг хөө тийм аялал ялангуяа энэ Европ талын нөгөө юу тал сайтай, далаа сайтай, маршрут сайтай газраар бол боломжтой юм байна. Энэ Аал тал руугаа бол хэцүү юм байна л гэж хараад байна. Одоо зүгээр аяллаар өвчтөө зүйлдээ өөр ингээд нүдэнд дэлхийн хотууд харагдаад байгаа юм уу яагаад байгаа гэдэггүй. Тиймэрхүү сонинтой байна. Өөрөө орж харъя би харин. Хин За баярлалаа. За зүгээрээ. Сайхан амраа. Багнах чамтай нэг аялалд явчихсан гэрлээ. Багнаа яаж мангалсан гэж царийнхаа $100 төлөх гээд аваач $95 хийгээд Штэ. над ч одоо тэгээд юу байгаа штэ уулын түнш гişүүн байгаа штэ. Тэгсэн мөртлөө нэг ч хүн гişүүнчил үүсгээгүй. Уг нь одоо багнаг ядаад нэг өнгөө гişүүнчилтэй болгочих юмсан гээл бодох юм тэгээд өөрөө хөдлөхгүй.